Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдрийн улсын хуралд өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хилэлц хэсэг хэлэлцүүлгийг хууль зүйн байнгын ороо 2025 оны 12-р сарын 2-3-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Хууль санаачлагч хүүхэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэй эсвэл бага насны хүүхэдтэй өргө толгойлсон эцэг их хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан болон хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад нэг жилд нийт 834 сая төгрөгийн хүний нөөцийн зардал нэмэгдэх бөгөөд хэрэгжүүлэгч агентлагуудад 248 сая төгрөг, шүүхэд 585 сая төгрөгийн зардал гарахаар тооцжээ. Мөн нэг удаагийн нэмэлт зардал 4 тэрбум 310 сая төгрөг, орон тооны бус зөвлөлийн жилийн цалин 90 сая төгрөг байхаар иргэнд гэрлэлт бүртгүүлэхтэй холбоотой сургалтанд хамрагдах, лавлгаа авах, ДНХ-гийн шинжилгээ өгөх зэрэг үйл ажиллагаанд дунджаар 285 мянган зарцуулж нэг тохиолдолд 62 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд нийт тохиолдлоор авч үзвэл 993.3 сая төгрөгийн зардал үүсэхээр тооцоосон бол хуулийн этгээд альва зардал үүсэхгүй гэж тооцсон байна. Уг хуулийн төслийг Ди парламент цэгийн захим сайтанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилэлцэх үед улсын хурлын гишүүн Ц. Сандаг учир гэр бүлийн үүнцэн эцэг их байхын ач тус үүрэг хариуцлагын талаар ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдэд ямар хичээл сургалт орж байгаа талаар одоо мөрдөгдөж байгаа хуульд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар мөн хуулийн шинжилсэн найруулгын төсөл хэрхэн тусгагдсан талаар улсын хурлын гишүүн Д. Пүрэв Даваа хуулийн төслийн зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд шүүх шат дамжлага хугацааг хэрхэн тодорхойлсон талаар шүүхийн маргаан эцэслэх хүртэлх хугацаанд хүүхэд ямар нөхцөлд байх талаар асрамжийн үйлчилгээний зардлыг хэн ямар их усүрээр санхүүжүүлэх талаар Монгол улсад шаардлагатай шинжээж боловсон хүчин бэлэн байгаа эсэх гэрлэлт бүртгүүлэхэд эрүүл мэндийн шинжилгээг ямар байгууллага ямар журмаар хийх, иргэдэд ямар хэмжээний зардал ачаалал үүсэх төрөө санхүүжүүлэх эсэх талаар Монгол Улсын их хурлын гишүүн Ис сайн зориг ургийн овгийг замбраагүй буруу бүртгэгдсэн байдал түгээмэл байгаа нөхцөлд овгийг нэг удаа улсын хэмжээнд цэгцлэх зохицуултыг хүн амын тооллогын архивын мэдээлэлд тулгуурлан үнэн зөв тогтоох асуудлыг дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулах боломжтой эсэх тээгч ихээс төрж буй хүүхдийн тоо түүнтэй холбоотой эрх зүйн маргаануудын статистик судалгааны талаар тээгч ихтэй холбоотой өв залгамжлал эцэг эхийн эрхийн онцгой зохицуултыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар гэрлэлтийн гэрээний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах талаар хуульд хэрхэн тусгасан талаар асралт гэр бүл тавигдах шаардлагуудын талаар хамтран амьдрагчийн харилцаа гэр бүлийн хуулиар зохицуулсан оновчтой эсэх талаар улсын хурлын гишүүн Х. Баасан жаргал нэгдсэн үндэсний байгууллагаас 2015 онд өгсөн гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар 37 дугаар зөвлөмжийг хуулийн төсөлд тусгасан эсэх сэтгцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг ангилалд багтаан гэр бүл зохиох, хүүхэдтэй болох, хүүхэд өөрчилж авах эрхийг хоригдсан зохицуултын талаар гэр бүл болон янз бүрийн хэлбэрүүдийг хуулийн төсөлд ямар хэмжээнд хүлээн зөвшөөрж хамгаалж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хэрхэн тусгасан талаар улсын хурлын гишүүн О. Алтан гэрэл гэр бүлийн шүүх байгуулах үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдлын талаар гэр бүлийн маргааныг тусгай процессын хуулиар шийдвэрлэх нь ямар давуу тал ач холбогдолтой болох талаар улсын хурлын гишүүн Д. Цогтбаатар гэрлэлт бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгөхийг заавал үүрэг болгох нь зөв эсэх удамших хандлагатай сэтгцийн архаг өвчтөе эсэх шинжилгээг ДНХ-гийн шинжилгээтэй хамтдаган хийх боломжтой эсэх ургийн бичиг хөтлөх үүргийг биелүүлэхгүй тохиолдолд хариуцлага хүлээх эсэх талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Түүнчлэн байнгын орооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хилэлцэх үед улсын хурлын гишүүн Ис Одон Туяа гэр бүлийн тухай хууль нь хүн бүрд хамааралтай өмнөх 4 жилийн парламентын хугацаанд батлагдаагүй тул энэ заавал батлагдах шаардлагатай бөгөөд гэр бүл саллтын талаар дараах
хүүхдийн эрхийг хамгаалах тэтгэмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, эрсдлийн сан байгуулж тодорхой хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага тооцох, шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах зэрэг олон улсын туршлагад нийцсэн зохицуултуудыг тусгах талаар улсын их хурлын гишүүн П. Сайн зориг гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцгийг дэмжиж байгаа бөгөөд нэр томьёогийн шинжлэх ухааны үндэслэлтэд хэрэглэх, ургийн овгийг цэгцлэх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх технологийн шийдэл судлах, хамтын амьдралд, харилцаанд хугацааны зохицуултыг бодит нөхцөлд нийцүүлэх, хүүхдийн эрх хамгаалалт, эд хөрөнгийн маргаанд төрийн оролцоог нэмэгдүүлэх, холбогдох бусад хуулиудтай уялдуулан санхүүжилт механизмын асуудлыг зэрэг шийдэх шаардлагатай талаар улсын их хурлын гишүүн Х. Баасан Жаргал нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөмжөд тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар анхаарах, дотор байрны хүүхдийн асран хамгааллын зохицуултыг наривчлах, гэр бүлийн олон янз байдлын төсөлд тусгах хууль тогтоомжийн уялдаа иргэдийн нийгмийн оролцоог хангах улсын их хурлын гишүүн Д. Зогтоатар хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш Монголын нийгэм ардчилсан зах зээлийн тогтолцоонд шилжиж хөгжлийн шин шатанд гарч өмнөх зохицуултуудад амьдралын бодит шаардлагад хүрэхгүй хоцрогдсон зүйлүүд олон байх тул энэ хууль суур хуулийг боловсруулж батлах үйл явцад байнгын орооны гишүүд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэн ажиллах нь чухал талаар тус үг хэлж байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд 80%-аар дэмжиж холбогдуулан боловсруулсан 2 хуулийн төслөөс бусад хуулийн төслүүдийг дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийг хүчингүй болгосон тооцох тухай, иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалтгаан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зарим заалтыг хүчингүй болсон тооцох тухай, нийгмийн хамтламжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцэн эсэх талаар хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.